За өнөөдрийн хичээлээр шоргоолжны хүчил болон түүний физик химийн шинж чанар гаргаа авах арга хэрэглээний талаар ярилцсанаа. Зөвлөх багш Мэгмар Сүрэн байна. Карбон хүчлийн хамгийн ихний төлөөлөгч болох шоргоолжны хүчил нь үндсэндээ шилмүст модны шилмүс тэгээ шоргоолжноос ялгардаг байгаа. За мөн халгаан ханд нь тодорхой хэмжээгээр агуулдаг. За шоргоолжны хүчил нь C2-соо холбоо OH гэсэн юм томьёотой. Өөрөөр хэлбэл нэг талаас нь харахад карбоксил бүлэгтэй нөгөө талаас нь харахад альдгидийн бүлэг агуулсан нэг суурьт хансан хүчил байна. За энд шоргоолжны хүчлийн молекулын бөмбөлгөн загварыг үзүүлсэн байна. Шоргоолжны хүчлийн молекул дах атомуудын туйлширсан байдлыг харуулсан байна. За карбонил бүлэгдэх хүчил төрөгч болон гидроксил бүлэгдэх хүчил төрөгч нь дундын хос электронуудаа өөр лүгөө хүчтэй татсан учраас хүчил төрөгчийн атомууд дээр хасах цэнгийн илүүдэл харин нүрс төрөгчийн атом дээр нэмэх цэнгийн илүүдэлтэй болох нь харагдж байна. За эдгээр нь тэгээд химийн шинж чанарт нь нөлөөлдөг байгаа. Нэг суурьтай карбон хүчлийн ерөнхий томьёо нь нүрс устөрөгчийн радикал болон карбоксил бүлэг буюу COOH байдаг тийм. За хамгийн ихний төлөөлөгч нь HCOH буюу шоргоолжны хүчил байгаа. За энэхүү хүчил нь бусад хүчлээсээ хамгийн их хүчтэй хүчлэг шинж чанартай байдаг. За ердийн төлөвтэй юм шингэн харагдах нь байна тийм. За шоргоолжны хүчлийн молекулууд өөр хоорондоо устөрөгчийн холбоогоор холбогддог байгаа. За жишээлбэл энд шоргоолжны хүчлийн нэг молекул энд нөгөө молекул харагдаж байна тий. За ингээд шоргоолжны хүчлийн карбонил бүлэгдэх хүчил төрөгчийн атом болон гидроксил бүлэгдэх ус төрөгчийн атом нь хоорондоо ус төрөгчийн холбоогоор холбогдсон болох нь харагдж байна. За шоргоолжны хүчлийн үлдэгдлийг формат гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл HCOO гэсэн энэхүү үлдэгдлийг нь формат гэнэ. Өөрөөр хэлбэл шоргоолжны хүчлээс нэг H-ыг нь хасахад үлдсэн үлдэгдлийг нь формат гэж нэрлэж явдаг байна. Шоргоолжны хүчлийн химийн шинж чанарыг авч үзье. За бусад карбон хүчлээс шоргоолжны хүчлийг ялгарах онцлог нь болохоор хялбархан эсэлдээд ус болон CO2-ыг үүсгэдэг байгаа. За HCOH эсэлдсэн байна тийм ээ. Тэгээ ус болон нүрс хүчлийн хий үүсгэсэн байна. За хоёрдугаарт нь шоргоолжны хүчил маань нэг талаас харахад альдгидийн бүлэг агуулсан гэсэн тийм үү. За тийм учраас альдгидийн шинж чанарыг бас үзүүлээд мөнгөн толны уралд ордог. За энэ шоргоолжны хүчил маань мөнгөний оксидын амигын за мөнгөний оксидын амигын усамлыг аргин том 2O гэсэн байдлаар хялбарханаар бичдэг. За ингээд мөнгө ялгараад CO2 ус дагалдах бүтээгдэхүүнээр үүссэн байна. За мөн шоргоолжны хүчлийг мөнгөний оксидын амигын усмал гэдэг ийм дэлгэрэнгүй комплекс нэгдэл хэлбэртэйгээр бас бичиж болно. За энэ тохиолдолд мөн ялгаагүй мөнгө ялгараад ус CO2 за амиг ялгарсан болох нь урвалын тэгштгэлээс харагдж байна. За тэгвэл тухайн бодлого дасгалд аль урвалыг ашиглах нь илүү хялбар вэ гэдгээс сонгож урвалын тэгштгэлээ бичдэг байгаа. За дараагийн шинж чанар нь шоргоолжны хүчлийн эсэлдэх урвалыг цэсийн гидроксидтай явуулж болно. За ингэсэн тохиолдолд цэсийн оксид болон CO2 ус үүссэн болох нь харагдаж байна. За мөн концентрацтай хөхрийн хүчилтэй шоргоолжны хүчлийг урвалд оруулахад нүрс төрөгчийн монооксид буюу угаарын хий ус үүсгэн задардаг болох нь харагдаж байна. За хичээлтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл авах 98133311 дугаард хандаж болно. Шоргоолжны хүчлийг гаргаа авах аргуудыг харуулсан байна. За нэгдүгээр арга нь болохоор нүрс төрөгчийн моноксид буюу угаарын хийг натрийн OH-та 120-150 градусын температурт урвалд оруулаад натрийн форматыг гаргаж авсан байна тий. За шоргоолжны хүчлийн үлдэгдлийг формат гэж хэлсэн тийм үү. За үүсн натрийн форматаа хөхрийн хүчлээр хүчилэгжүүлээд шоргоолжны хүчил болон натрийн сульфатын олимгийг гаргаа авсан байна. За тэгвэл энэхүү урвалыг товчхон байдлаар схемээр илэрхийлэхдээ ингэж бичнэ. Хий дээр натрийн OH уусмал байдалтай байна. Тэгээ уусмал дундуура угаарын хийг нэвтрүүлсэн байна тий. За тэгээ урвалыг 200 Цельс болон тодорхой даралтын дор явуулаад натрийн формата уусмал хэлбэрээр гаргаж авсан байна. За тэгээ энэхүү уусмал хүчилэгжүүлээд шоргоолжны хүчлийг гаргаж авах гэж бол бичиж болох нэ. За хоёрдугаар арга нь болохоор хурган чихний хүчлийг халааж шоргоолжны хүчлийг гаргаж авдаг байгаа. За хурган чихний хүчил гэдэг нь хоёр суурьтай карбон хүчил буюу карбоксил бүлэг хоёрыг агуулсан хүчил байна. За энэ маань задрах үедээ шоргоолжны хүчил болон нүрс хүчлийн хий ялгаруулан задардаг болох нь урвалын тэгштгэлээс харагдаж байна.
Ургаачны хүчлийг хэрэглэхдээ ихэвчлэн нэхмэл арьс ширний үйлдвэрт эдийлэгч болон будгийн найрлаганд бол ашигладаг байна. За зарим полимерын үйлдвэрлэл, органик синтез бас ашиглана. За метилийн спирт, турган чихний хүчил үйлдвэрлэх зэрэгт шоргоолжны хүчлийг өргө ашигладаг байна. Анхаарал хандуулсанд баярлалаа. Хичээлтэй холбоотой нэмэлт зөвлөгөө мэдээлэл авах бол 9813 3311 дугаар тандаж болно.